Бид увсчууд увсын зэнхэр хязгаараас гаралтаа угсаа гаралт нэгтээ увсчуудын уулзалтанд хүрэлцэн ирж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Одоо бид та бүхэнтэйгээ Монгол Улсын гавьяат багш Цэдэн Нямын Дашторч багшийг уулзалж байна. За цаг зав гарган ирж нутгийнхантайгаа уулзж байгаа танд баярлалаа. За баярлалаа. За би Увс аймгийн Зөв ангаас минь Рият Монгол Улсын их сургууль Шинжлэх ухааны технологийн их сургууль бол насаараа багшийн ажлыг одоо хийж эрхэлж ирсэн. За тэгээд багшийн ажлыг одоо бас тодорхой хэмжээгээр үнэлсэн байд юм аа. За манай увсчууд бол ер нь ажилсаг бас оюунлаг ийм одоо улсууд байдаг гэж би хардгийн. Тэгэхээр ер нь бол одоо бүтээн байгуулж байгаа байдал, за сурагч хүмүүжж байгаа тэр одоо боловсролын байдал бол нэлээд одоо ийм сайн өргөн хүрээнд одоо байдаг. Ийм одоо сөрхий боловсралтай улсуудаа гэж хардаг. Хаач ажиллаж амьдарч байгаа хүмүүс увсчуудыг харахад бол ерөөсөө тийм нэг ажилсаг байдал нь бол анхаарагдаж байдаг. Бас бүтээн байгуулж байгаа зүйл нь бол хүнд харагдаж байдаг ийм одоо ажилсаг улсуудаа. За тэгээд манай энэ одоо өнөөдрийн зохион байгуулалтын арга хэмжээг харсан ч гэсэн одоо бас нэлээд тийм сайхан боловсон сайхан болж байна гэж харж байна. Тэгээд энэ одоо ойгоо тэмдэглэж байгаа энэ увсчуудтай бол бас баярын дэвшүүлж эрүүл сайн сайхныг бас хүсэн өрөө гэж бодож байна. 100 жил гэдэг бол хүний энэ насны амьдралд нэг л тохиох юм ганцхан үйл явдал байдаг. Тэгэхээр та бас увсчуудаа увсаас угсаа гарал нэгтэй хүмүүстэй зориулаад одоо идэвхтэй оролцоороо гэж сайхан. За. Тэгээд хүний амьдралд бол 100 жил гэдэг бол ер нь нэг л тохиолдог гэдэг л дээ. Ер нь за 60-гүй бол одоо нэг хоёр шим байж болох. Гэхдээ манай увсчууд бол тэр хэлсэн тийм ээ. Ер нь ажилсаг амьдрал ийм одоо сайхан усууд байдаг учраас 100 жилийн хойг бол одоо сайхан тэмдэглэж хийсэн бүтээснээр түмэнд одоо улстай сайхан сурталчилж тэгээд одоо сайхан ажиллаж их зүйлийг одоо бүтээснээр гайхуулж одоо сайхан баяр хийгээрэй гэж одоо хүсмээр байна. Баяраа тэмдэглээрэй гэж хүсмээр. Ингээд уснахаар түмэнд эрүүлийн ганц жаргал сайн сайхныг бас хүсээрэй. За баярлалаа. Бидэнтэй хамт Монгол Улсын гавьяат багш Зүүн хангай сумын уугуул Цэдэн Нямын Дашторч багш хамт байлаа. Та бүхэндээ сайхныг хүсье.